За бид буцаад энэ эрүүл мэндийн болонгаараа буцаад ирж байна. Заснаас. Тэгээ өнөөдөр бидний зочноор эрүүл мэндийн болон дээр хоол боловсруулах дуран гэмж, тунгалаг гэмж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Өдөр мэнд. Манай нэвтрүүлэг зорж ирсэн баярлаа. Тэгээд өнөөдөр гоё юм мэдээж авах гэж бодож байна. Тэгээд өнөөдөр ерөнхийдөө бол хэдүүл яг танилцж байгаа юм чи та өөрийгөө танилцуулаач. Ер нь энэ салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ? За наа сая хэлсэнчлэн тунгалаг гэдэг. Би интермед эмнэлгийн гастроэнтеролог дуран гэмж 2015 оноос хойш интермед эмнэлэгт ажиллаж байна. Тийм байна да. Тэгээд ерөнхийдөө хаанаас ажилласаа шууд ирсэн үү? Гэсэн штэ ажилласаа газ хажуугаар үзлээс дуусаад тэгээд амар ер нь тэгээд одоо эн чи ингийн өдөр ер нь яаж эхэлж яаж өнгөрдөг вэ ер нь? Тэгэл үлээ айгуурч сэрэл ажилдаа хоцрохгүй очих хамгийн чухал мэдээж. Тэгээд нөгөө тасгийнхаа хүмүүсийг эргэж таарч үзэн шинэ хүн хэвцэн байх юм бол шилжүүлж аавна. За тэгээд тасгийнхаа ярианд орно тасгийн эрхлэгчийнхаа заавар зөвлөмжийг аавна өнөөдөр юу хийх ёстой. Тэгээд үзлэг эхлэн үзлэг бол үзлэгийн дуран бол дурангаа хийгээд нон стоп ажиллаж идэх юм байна. Тэгээд дундуур нь бахан яралтай гэж тэгэл орой таранда 5 гээл тарах шүү дээ. Амар завгүй. Ерөөхдөө энэ чинь амьдрал бол амар завгүй амьдрал байна. Тийм нэлж орж юмждаг шүү дээ. Тэгээд ерөөхдөө бол яг ингээд надад бол амар сонирхолтой бод ингээд энэ ч хүнтэй одоо өдөржингөө ингээд хүмүүстэй ингээд уулзаал. Ерөөхдөө бол нэг гоё бас ингээд хүмүүсийн өдөр болго ингээд энэ өвд чинь тэр өвд чинь ингээд сонсоод та яаж толгой тархиа яаж амраад гэж хэлээ. Бид нарын сонгосон мэргэжил болохоор хамгийн гол нь одоо дандаа хүмүүс тусалж байгаа гэж боддог учраас тэр нь л аягүй гоё даа. Баярлалаа гэдэг үг нь гоё шүү дээ. Тэгээд нөгөө гоё мотивац авд юм байна те. Тэгээ эргээд ер нь одоо энэ дуран те онцлогооны одоо шинжилгээний талаар одоо амар сөрөг мэдээлэлтэй байдаг, амар айцтай байдаг те ингээд дуранд орохоор одоо ходоод шархлуулцдаг ч юм уу те ингээд амар айцтай байгаад байдаг. Тэгээд явсараад ер нь амар хүндрэлдэг. Тэгээд таны одоо бодлоор яг яагаад ийм бодолтой байдаг вэ? Та тэгээд өөрийнхөө зүгээс яг ямар одоо илүү мэдээлэл өгөөч те сөрөг биш шүү гэдэг. Хүмүүсийн яг хамгийн асуудаг ч юм аюу гоё асуулт байна. Хамгийн зөв асуулт байна. Дургийн шинжилгээнээс айцтай байдаг. Өөр айдаг. Тийм айдаг учир нь яахтай мэдээж нөө хүний одоо хоол боловсруулах хэрэгтэн лөө гадны биед ордог гэдгээр өвөх тэмээ тийм рефлексүүд байдаг учраас тэр нь таагүй мэдрэмж. Тэрнээс тийм амар шинжилгээ бол ерөөсөө биш. Нөгөө талаас хүмүүс юунаас найдаг вэ гэхээр халдвар авчихгүй. За стаж хэмтэн нөө шархтуулчихгүй янз бүрийн халдварууд одоо вирусын бактерийн халдвар авчихгүй гэж байдаг. Тэр бол яа харахгүй зөвлөлтөө яа тэгэхээр мэдээж ингээд нөгөө сансдын бүрэн бүтэн байдалд одоо жишээлбэл дурангийн үед одоо ажилбар хийгээд байгаа шууд бүрэн бүтэн байдал нь одоо алдагдаж тэндээс эдийн шинжилгээг цус тогтоовол тарих ч юм уу тиймэрхүү юмуд дурангийн шинжилгээний процесс байнгын явагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр яах вэ гэхээр ард иргэд хамгийн гол нь дурангийн шинжилгээнээс айхаас илүү яагаад дурангийн шинжилгээ хийх гэж байгаа гэдэг нь хамгийн чухал байхгүй юу. Тэр чинь нөгөө нэг аливаа өвчнийг ингээд онцлон нэмчлэн гэдэг юм давуу талтай. Тэр одоо ингээд айдас өгөх ч юм уу таагүй мэдрэмжийг яаж мэдээж ингээд асуудал яахаас ч арга байхгүй тийм. Үгүй арга байхгүй ш арга байгаа тийм. Арга нь болохоор тайвшруулалттай дурандж байдаг байхгүй юу. Тэгэхээр нэгэсэндээ одоо унтуулахгүй наркоз бол биш. Тайвшруулна гэдэг чинь тухайн хүмүүдээ тэр шинжилгээ ямар нэгэн зовиргүй одоо тийм мэдрэхгүйгээр хийх боломж байгаа. Манай эмчийн хувьд бол 80-90% дандаа тайвшруулалттай дурны шинжилгээ хийгдэгээрээ бас нэг онцлог байгаа шүү. Тэгээд нөө хоёр дахь айдас нь юу вэ гэхээр халдвар гэж ярьсан шүү дээ өөрөө ч асуусан. Тэр бол жишээлбэл манай эмчийн хувьд бол дурангийн ажилбарууд дандаа нэг удаагийн багж хэрэгэлдэг. Тэр айгүй чухал. Тэрнээс гаднаас нөө хүнээс шалтгааллахгүйгээр тийм халдваргууд бол хариуцах бас боломжууд байдаг. Бодистэй зориултын угаалгын машин зориултын одоо тоног төхөөрөмж, байшин барилга, агааржуулалтын систем эдгээр бүгд ч л халдвараас сэргийлдэг байхгүй. Одоо нэг одоо юм шинжилгээний одоо процесс хэр одоо үргэлжилдэг юм бол одоо ойролцоогоор ошлогооны дурангийн шинжилгээ, ходоодны дурангийн шинжилгээ бол нэг 15 минут 20 минут болно. Одоо бэлтгэлтэйг нийлүүл эмчилгээний хол хэдэн цаг үргэлжилж. Тийм нөгөө яг шинжилгээ авах тэр процесс би бас багасаа бас битээр гастритээс авах гэдэг яг дурандаа хизээч дурандуулж авах тэрээс амар айдаг. Тэгээ одоо л дурандаа. Гэхдээ энэ бол ходоодны одоо тэгээ хоол боловсруулах систем энэ асуудалтай байвал зөвхөн дурангаар л шинжлэх боломжтой. Тэгээ өөр арга байхгүй тийм. Хоол боловсруулах хүндэт эрхтнүүд гэдэг байгаа. Хүндэтэй гэдэг чинь агаартай эрхтнүүд гэсэн. Тэгэхээр ч улаан ходоод дид гиз дээр бүдүүншлэн гиз. Эднэрийг бол хүндэтэй эрхтнийг бол зөвхөн дурангийн шинжилгээгээр онцлох нь илүү одоо ачаал болгох.
Нөө хол боловсрол цолдог эхнүүд гэж байна шүү дээ. Илэг нойрчир хаадад эзний хүүд. Тэднэрийг бол илүү те хэвлэн компьютер шинжилгээ, анализ шинжилгээний илүү одоо ач холбогдолтой байдаг. Тэгэхээр хэн ямар шинжилгээ хүнд хийх вэ гэдэг юм чинь л ер нь шийдэж өгнө. Проблемын одоо юу? Проблемын үг нь тий. Бид нар шийднэ. Гэхдээ үзүүлэх нь л хамгийн чухал та. Одоо Ер нь хүн л жоохон л өөрөөл шууд ер нь бол хамгийн түрүүнд одоо хүмүүсээр амиргаас гэрээр имжлээд байдсан шүү дээ. Ер нь шууд имжил хандах хэрэгтэй юм байна шүү дээ. Тийм жоохон өөрөөл. Яад вэхээр нөө одоо ингээд нэг заахаа нэг таагүй юм ярьж байгаа. Байгаар бодтоор л хот босруулах замын хавдрын өвчлөл Монгол улсад ерөөсөө өндөр байдаг байхгүй юу? Одоо эхний топ 5 хавдарт бол дандаа хот босруулах замынх. За Илэг, Ходоо, Дулаан, Бүдүүн гэсэн жишээлбэл байж байна тий. Тэгэхээр эдгээр одоо эрхтнүүдийн хавдрын өвчлөлийн одоо нэг онцлог гэх юм бол эрхтүүдээ ямар нэгэн шинж тэмдэггүй байдаг. бүр нэлээд өдөржээ. Тэгэхээр хүн одоо би өвдчлөө ч юм уу ингээ яалаа одоо би хавтартай болчлоо гэж дундуулдаг байх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө эрсдэл бүлэг гэж байдаг. Тэр нь бол одоо хэн нэгэн зохиоцсон. За энэ хүн заавал дундуул гэж юм биш. Одоо нас байдаг жишээлбэл 40-оос дээш насны хүн байх юм бол одоо та заавал дундуулаарай ч юм уу. Сайдтай улсаас нэг тийм аяа явсан те яг тэд насаас тэд насны юм. Тэгсэн ерөөсөө утга учиртай байхгүй аа. Тэр насаараа. Тийм ядарч тэрэндээ аюу сайн хамрагдах хэрэгтэй. Эсвэл ямар нэгэн завир байна л те. Түрүүн бас нэг хайх хэвээр урдсан шүү дээ. Хоол идэхэд л ямар нэгэн саадтай завиртай л байвал эмчтэл хандах нь аюу чухал. Манай Монголд одоо ингээд баяр маяр тийм цагаансаар тэмдэгтэй хүмүүс ингээд ном уншуулж байгаа шүү дээ урчлаа. Тэр шиг одоо яаж хүмүүсийг одоо ингээд ард иргэдэг одоо урчлаад те одоо ингээд оройтхаас өмнө те урчлаад ингээд уншлагаа хийлэх тийм одоо завшаа суулгах бай тань тийм бодлоо. Би юу гэж боддог вэ гэхээр бүх хүмүүс л нөө эрүүл мэндийн боловсрол аюу сайтай байх хэрэгтэй. Одоо ингээд аюу эрүүл мэндийн боловсрол сайтай залуучууд тренд болж шүү дээ. Хувцсанд ингээл тренд болдог шүү дээ. Тэр шиг өөртөө анхаа яг үнэ лайфстайл өөртөө анхаарах тэр чинь л одоо ингээд хамгийн гоё одоо имиж бүрдэлтэй гоё тренд болж миний одоо эрүүл байх нь одоо үзэсгэлэнтэй тэгээд дээрээс нь хамгийн одоо тий эхний одоо юу гэдэг хүнд байх одоо эхний чанар ходоод бүх юм нөлөөлт юм л дээ ингээ хумс ус арьсны байдал ингээ бүх юм яг хоолноос хоолны юунаас энэ системээс шалтгаалт юм байна. Тэгээ ерөн та тэрийг одоо нөгөө нэг ингээ сайн сурчлаад хүмүүс зөв одоо соёл суулгах гэж. Тэгээ аюу сайн уншдаг байх хэрэгтэй өөрөө эрүүл мэндийн талаас тэгээд баттай одоо нотлохоон цорилсан тим юмыг уншиж мэдэж эсвэл эрт одоо илрүүлгийнхаа яг юунд аюу сайн хамрагдаад эмчнэрт үзүүлээ зөвлөгөө авч явах. Энэ тийм бол шаардлагатай. Эрүүл идэвхтэй урт удаан аз жаргалтай амьдрыг одоо хамгийн гол хэлдэг шүү дээ. Таны хэлснээр те нөгөө нэг одоо судалгаагаар амар олон хүмүүс ингээд хожим тийм оройтцсан те одоо хор тавдрын амар хамгийн одоо хэцүү юм ирдэг гэсэн. Саяны одоо миний хэлсний хавдрууд шүү дээ. Тэд нар ингээд шинж тэмдэг илэрчгээр нэгэсэндээ одоо ингээд цусалдах, эсвэл аюучтай өвдөх, шалтгаангаар аюучийн асах турах. Тэр үед эмч танддаг байхгүй юу? Хүмүүс ч айгаад хамгийн дуут нөгөө тухайн өвчнийх нь явцсан 75% нь хожуу иштэнд орсон байж байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн эмчлэхэд аягүй хэцүү. Тэгэхээр харин шин тэмдэггүй гэхээр ер нь бол өөртөө санаа тавиад урьдчилаад онцлогоод ер нь одоо чухал юм байна. Тий одоо илрүүлэхээс өмнө ер нь профилактик гэсэн үг шүү дээ. Өвчин тусахаас өмнө ер нь жилд одоо хэдэн удаа хүн үзүүлэх хэрэгтэй одоо юм шинжилгээнд орох хэрэгтэй. Ер нь бол 40-с дээш насны хүн бол одоо жил болгон дурандуул цаашлаа 2 жил тутамд дурандуул ямар нэгэн зовир үүсэн чи хэрвээ зовиртай ч юм уу тухайн эсвэл аливаа нэг өвчтэй ээж болж штэ хавтартай ээж хавдраа эмчлүүлсэн ч юм уу тийм байх юм бол эмч нь хэлээд өгөх байхгүй. За та нэг 3 сарын дараа дурандуул. Тэгээ ойрхон дурандууллаа гэд хүмүүс бас нэг тийм буруу ойлголттой юм аа. Ойрхон дурандууллаа гэд муу юу гэд. Яг л нөө түрүүний хэлсэн хоёр яг ингээд дайц хавдар юу гэдэг тэгээ шахалтуулсан юм уу. Тэрнээс л болоод цухтааж байдаг. Ер нь тэгж явснараа айгүй харамсалтай тохиолдолд бид нэр өдөр тутам тааралддаг. Айгүй муу гэсэн юу ч хийж болохгүй те одоо ингээд. Тийм муу гэсэн гэсээрэн байгаа дурандуулахгүй явсаар агаад бүр асуудал болоод те. Эсвэргээрээ залуучууд харин эртдээс дурандуулаад хавдрын ихэнх шатнд онцлогдох тохиолдол байдаг. Тэгэх юм бол биднес дурангийнхаа шинжилгээ хийнгээ эмчилгээний састын төвшөнд нь хавдрын нэртүүд нь хуулаад авчих. Одоо нэг хавдрыг бүрэн эмчлэх юм. Тийм боломж байдаг байхгүй. Тийм харин тийм байна те. Тэгээд одоо нэг ходоод хоол боловсруулах системд одоо амар олон хэрэгтэй байгаа юм байна ш. Тэгээд Монгол таны анзаарсан. Тэгээд самс биологтас муу байсан байна. Тэгээд одоо ингээд монголоор ингээд анзаархад ер нь хамгийн их одоо ингээд ямар өвчин илүү даван гарч ирэх юм уу? Ямар өвчин вэ?
хоол боловсрол систем нэгдүгээр дэлгэний хавдар, элэгний бэзэ вирусын тархалт тий. Одоо сүүлийн үед болохоор нөгөө элэг өөхлөх өвчин, архины шалтгаан дэлгэний өвчнүүд бол аюул ихсэж байгаа. Тэгэхээр тэрэн дээр ч гэсэн аюул сайн анхаарч байхгүй бол нэг л мэтгэд бас л адилхан штэ хавдрал болно. Тэгээ шинж тэмдэггүй хүндрэх одоо дандаа л муу юм ярьлаа да. Одоо энэ тий хоёрдугаарт ходоодны урт хавдар, ходоодны өвчлөлүүд аюул байдаг тий. Яг энэ хөгжиж буй улс орны бас нэг онцлог байх юм. Гэхдээ энийг шийдэж болно л доо. Эрт илрүүлээ, дэмжлүүлээ, ер нь одоо энэ уучлаарай. Нөгөө нэг манай Монголд одоо яг одоо хүнсний чанар одоо тийм хүмүүс яг идж байгаа юмнаас бод нэлээ одоо яг шивдэ шалчгаал одоо хүнсний чанар гэж ярьдаг ш. Тэгэхээр таны бодлоор одоо өөрөөс хойсолцож ирнэ. Одоо энэ ходоод одоо энэ хоолны системийг хамгийн муу хүнс одоо юу гэдэг одоо хамгийн бүр муу яг юм баггүй бид нар нөө өөрснөөс шалтгааллах зүйл дээрээ л анхаарч өстэй. Тэрнээс одоо дэлгүүрт ч юм уу ресторанд одоо зарж байгаа хоол болгоныг муу сайн гэх юм биш. Юу сонгож идэх вэ? Хүн өөрөө шийдэх байхгүй. Хүнээс л тэгэхээр хамгийн сайн хоол гэдэг чинь гэрийн хоол шүү дээ. Хүн гэртээ идэж муухай юм хийж иддэг үстэй тий. Тэгээд мэдээж худалдаж авч байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хугацаа нууж аюулгүй байдал тий бүрэн бүтэн байдал одоо хэрхэн тэрвэрлэгдсэн байна. Хэрхэн савлсан байна. Зүү газраа хадгалсан байна уу? За тэр тэгээ 3 дугаарт тэгээ сонголтоо зөв хийхэд бол мэдлэгтэй л ах хэрэгтэй. Юу юм одоо сүүлийн хүмүүстэй айгүй өөрлөлттэй. Би одоо протеинийг тэгж идэнэ одоо нүүрсийг тэгнэ. Ийм юм. Гэтэ нөө нэг дайет руу тэгж туушрах нь бас эргээд нөө хаад бас эргээд бүх юм хоёр талтай байдаг шээс тэрээ бас хитрхи фанатик болчихгүй тийм бүх юм баланстай. Тэгэхээр сайн хоол бол гэрийн л хоол. Гэхдээ гадар хоол идэх дуртай. Хоолыг золхоо дургу болгоно. Сурах хэрэгтэй. Тэр бас ер нь ходоод тэгээд нөгөө нэг одоо ингээд өсвөр наснд ерөнхийдөө бол хүүхдээ одоо ходоод яг ингээд сургуулиуд одоо ерөнхийдөө манай хоёр дүүд байхгүй. Тэгээд яг ингээд өсвөр наснда ингээд насан шилжиж байхад ингээд сургуульд нь хоол муу тэгээд байнга ингээд шахсан идсэн юм. Ер нь бол тэр нь бас ерөнхийдөө багасаа тийм. Яг манай улсын хувьд ходоодны өвчлөл айгүй их байдаг. Бас нэг шалтгаан бол хеликобактери халдвар байхгүй юу? Хеликобактери. Тийм тэр нь шүсээр дамждаг халдвар яг ходооднд очиж барилж идэг. Тэгээ ходоодны яг шарах шалбархаа хавдар үүсгдэг бактери байхгүй. Тэгэхээр бас нэг буруу ойлголт байдаг. Тийм энэ бактери нь зүгээр нормальны бактери шүү дээ. Байж л байдаг шүү дээ. За 5000 жилийн өмнө бол нормальны байсан байж магадгүй байсан л байх. Одоо ингээд илүү их нөө хоруу чанартай норм үүсчихэл болоо авчих шүү дээ. Тийм мутацид ордог ч юм уу те ингээд хүний биед ямар ч лээсэн болохгүй гэдээ одоо ингээд эрдэмтэн судлаачд ингээд байхсгүй бактери эмчлээ гэж хахад манайхан яг те шүдний оогоор угаагаад илгээждэг те янз янзын мууж идээд хеликобактергүй болчдөг гэдэг юм цуу ярианд аюу итгэж үнэмшиж тэгснээрээ нөгөө нэг шинж тэмдгүүд нь бүдгэрдэг. Тэгэхээр хүүхдүүд дээр ч гэсэн хэрвээ зовиртой бол аюу сайн үзүүлэх хэрэгтэй. Тэрнээс гаднаас л гэрийнх нь хоолоор хооллол сайн сургуулиудад цэцэрлэгүүд ч гэсэн тэрэн дээр сүүлийн аюу анхаардаг болсон юм шүү. Би бол тэгж ойлгоод байгаа шүү. Илүү харьцангуй эрүүл чанартай. Тэгмүүд эрүүл хоолыг хүүхдүүд юу гэж боддог вэ? Амтгүй бол. Эмнэлгийн хоол. Эмнэлгийн хоол болгоно. Тийм. Тэгэхээр тэр бодлыг эцэг эхчүүд одоо ах эгч нар нь л өөрчлөнө гэхээс багш бол төдийлөн өдөр болгон тийм ярьчихгүй шүү дээ. Олон хүүхдүүд шүү дээ. Яаж яах вэ? Тэгж л бодож байна. Одоо хеликобактери гэдээ би бол яг зөндөө сонсч байсан. Бас хеликобактери гэдэг юм уужсэн. Тэр нь одоо яг юунд одоо бин дээр яг ямар нөлөөтэй гарч ирд юм бол одоо хеликобактери. Ер нь шинж тэмдэггүй шүү. Гэтэ яг хоо ингээд аялгаа цанхаа хоолны дуршилтаагүй болох тэгээ хоол шингэхгүй байх одоо хөвлийн аюулгаа зүүн хавирганы нумаар өвдөх ч юм. Тэм шинжүүд илэрдэг. Та илэрхгүй байсан ч гэсэн зүгээр чек хийлгэчихэд бол гэмгүй. Ер нь бас нэг одоо би өөрийнхөө л анзаарлсан нэг сонссон байхгүй ингээд одоо хорт хавдар те цус харвалт альцгеймер одоо ерөнхийдөө амар залуужаад байгаа энэ өвчүүд нь залуужаад байгаа гэвэл одоо ийм ходоодны яг хоол боловсрол системийн хувьд болохоор яг тийм анзаарч байгаа юу эсвэл ер нь бол одоо таны ингээд практикаас харахад ер нь хэдэн насны хүмүүс хамгийн их одоо бүр сүүлийн стадид дээр ирсэн бүр ингээ асуудалд орсон хэдэн насны хүмүүс ер нь таны харсан анзаарсан юм. Бас гоё асуулт. Гоё ч яг юу нэг зөв асуулт. Яг аюу харамсалтай байдаг л да залуу хүмүүсийн хавдраар өвдөд байгаа тий онцлогдоод байгаа. Одоо хамгийн залуу гэвэл тий одоо 20 эдтэй 30 эдтэй ч юм уу байна тий зөвхөн одоо ходоод ирэхгүй улаан бүдүүшлэн эзний хавдар байна. Янз бүрийн өвчлүүд байна. Тэгээд тэгэхээр харамсалтай байдаг. Тэгэхээр үнэт өвчлөл
Одоо тэр нэг 40-оос дээш нас гэдэг чинь утга учиртай л нас. Харин уусаа яг 30 гараад мэдрэгжээ. Биний асуудлаас дотроос өөрөө юм мэдрээл. Тэр үеийн хүмүүс за Монгол улсын үед сүүлийн үед миний анзаарснаар нэг над дээр үзүүлж байгаа хүмүүсийн дунд л анзаарч. Сүүлийн үед нэг хэвлийн тархалтай аягүй гэсэнтэй холбоотой илэг өөхлөх өвчин бол аягүй хаа. Тэгээд нэг архины хэрэглэнүүд байна тий. Архины гэдэг чинь одоо зөвхөн яг арх уугаад байна гэсэн үг шүү. Бүх төрлийн согтуур болгондоо байна тий. Тэр за тэрнээс гадна янз янзын хэрэгэлдэг юу эм тан уудаг дур мэдээж одоо органик гэж сайн гэж жоохон би саплимент гэсэн үг. Би одоо өвчин намдаагч гэхэд тийм өвчин намдаах хэмийг одоо бараг л зүгээр юу шиг витамин шиг. Тийм тэгээ нөө витамин уусан ч гэсэн аюу өндөр доосоор уудаг ч юм уу. Тэр болгон чи эргээд бүгд нөө хоол боловсруулах зам мэлгээр дамждаг өөрөөр гадагшилдаг ч юм тийм байгаа. Өөр өөртөө эмч гэдэг нөө хүмүүс өвчнөгөөд Google-аас хар. Тийм айгүй хурцаа. Бид нараас тийм байд юм би бас ингээд харчаал Google-аас заа өөхөх болж байгаа юм байна. Тэгэл эмчлээ яалаасаа эмчтэй л очоод тийм замбраагүй хэрэглээнүүд тэр ерөөс нь хяналт тавьж чадахгүй л да бид нар өөрснөө ч мэдэхгүй байх, эмчнэрд хяналт тавьж чадахгүй байх. Одоо тэгэл хамаагүй зарагдчихэж шүү дээ. Тэднээс болж аягүй хөвддөг, элэгний цочмод дутагдалд орж байгаа тохиолдлууд их байна. Янз янзын турах бүтээгдэхүүнээс ахгүйтэй хэрэгжилж байна те. Сайн гэсэн болгоныг авч хэрэглэдэг хүмүүс ээ. Харин тэгээ шууд итгэлтэй энэ реклам харчаал энэ гоё гэж. Ингээд аягүй төсөөлөв тийм өвчтөд миний анзаарснаар бол байна. Намайг анх хэмж болж байгаа яриач тийм байгаагүй. Одоо нөө сүүлүүд интернет бүр улам хөгжөөд тий. Залуучуудын дунд ингээд өдөртөө бараг 12 витамин уудаг ч юм уу тий. Интернет ранз зэрэг реклам янгод шууд хараалаа энэ витамин одоо тохиолох юм гэж хамаагүй ямар ч эмчилгээ зөвлөгөөгүй гэдэг одоо тий. Тэгээд нөө мэдээлэл нь бүр ингээд их болох тусам бүр замраагүй болоо тий. Тэр мэдээлэл чинь бүх юм сайн гэсэн маа шүүлтэргүй тий. Мэдээлэл сайн чигээр. Ер нь сүүлүүд эмийн сан ороход ер нь нилээ хийдгээд хуучин зүгээр хамаагүй авчдаг байсан юмнууд бүр амар заавалж эмчийн юутай бичгтэй болсон байлээ те хэд юм юмнууд. Тэгвэл тэрийг зөвл гэж бод. Тэгээ зөвл ах та би уусаа нөгөө антибиотик хүнд юмнууд эмийн зохистой хэрэглээний дадал төвшүүлэх гээл одоо бүхэлдээ яамнаас нь гаргаж байгаа заавар зөвлөмж юм чинь аль аль талтай зөв хүлээж аваад угаасаа хэрэгжүүлэх нь л зөв. Эмчэд хандж ижил эмчтэй нүгээс өөр тийм өөр одоо ингэ эмээ санч цаг хэмжээ маавна гэдэг бол бас баяртай шүү дээ. Манай өөрөө жаахан хөөхтөдөө бас тайх болоод байна. Насаараа ууж ийн гэж сайн даадаг шүү дээ. Таны бас практик анзаарснаар ер нь одоо энэ эрт илрүүлэх энэ шинжилгээнд ер нь эмэгтэйчүүд илүү хувь нэ нөө эрэгтэйчүүд нэ эсвэл таны хувьд яг аль нь анзаарчихсан? Манай хоол боловсруулахын өвчлөлийн хувьд бол бараг адилхан хайрлаа юм тийм. Яа тэгэхээр монголчуудын дунд аюул түгээмэл байдаг өвчнүүд одоо элэгний асуудалгүй ч ховор байна. Одоо гэцний асуудалгүй ч хүн ховор байна. Тийм болохоор яг хүүсийн хувьд бол харьцангуй хамаагүй тэр нөлөөлөхөөр хүүсний бол тий аль аль нь тэгтээ сүүлийн үед аюул сайн хамрагддаг болсон залуучууд би ингэмээр энэ тиймэр надад ийм асуудал байна. Энэнтэй холбоотой юу гэдэг. Тэр гоёсэн байна. Тэгээд ер нь бас орчин одоо залуучууд бас нэлээ өөртөө анхаардаг болсон байлээ те энэ 20 гарсан насны. Та яг одоо ингээд дурангийн эмчилсэн та дуран яах процессыг өөрөө хийгээд өөрөө онцлогоо тавиад ингээд одоо пациент одоо Монголоор пациенттаа ингээд эхлээс нь төгсөл хүртэл ингээд хамт ингээд бүх процессуудыг нь ингээд явдаг юм байна те. Яг манай эмнэлгийн бас манай тасгийн нэг онцлог ерөөсөө тэрэлтэй одоо өөрөө дурандж, өөрөө самлалтортой үзэн шаардлагатай бол тасагтаа авч хөвтүүлнэ. Манай эмнэлгийн аль нь олон улсын стандарт гэдэг шиг яг бид нарт бас тэр бүх боломжуудыг олгоцсон. Тэгээд тоногдох өөрөмжтэй байшин байрлал бүхэл одоо цаг зав гэсэн тэмдэн тохируулаад менеж хийгээд өгчдөг болохоор одоо зэрэгцээ илхэд ачаалттай болоод ингэ тэр харьцангуй гайгүй. Ер нь бол яг нэг эмчтэй л амар сайн эмчтэй амар үр дүнтэй байна. Тийм тусламжаас чанартай үзүүлэхэд айгүй гоё бас боломж байгаа. Сайн тал. Тэгээ бүх нарийн мэргэжлийн эмчнэр нэг дор байдаг байхгүй. Одоо би одоо ганцаараа хоол боловсруулах эмч байлаа гэдэг хүний асуудлыг ганцаараа шийдэж чадахгүй шүү дээ. Гэтэл одоо бэлтгэл эмч нь байна, хавдрын эмч нь байна. Тэр бол амар хачаал хийдэг юм те ганцаараа. Тэгэхээр бид нар ингээд манай хоолойдоо тасагтаа бодлоо би зүгээр нэг нь ахгүй. Тэгвэл амар хачаалаад байхгүй байсан тэр чинь. Өдөр яг ингээд өвчнөө энийг яг юм яаж юм жаа кинонд бид киног амар үздэгсэн юм багаараа яах вэ хөө гэд эмчилгээгээ шууд бодоол те. Тэгээд тоног төхөөрөмжийн хувьд одоо нөгөө нэг жил тутам одоо энэ дурангийн тоног төхөөрөмж юм сайжраад шинэлэг юм гарч ирдэг бах те. Би амар мэдээлэлтэй. Тэр амар кинодор эмчилтэй холбоотой амар нэг олон ангит үздэг байхгүй. Гэхдээ тэр тал мэдээ хотлоод биш. Тийм дурангийн тоног төхөөрөмжүүд одоо жилээс жил сайжирж байгаа. Манай Монгол улсын хувьд тэр чигтээ. Манай эмнэлгийн хувьд ч гэсэн ер нь сайжирж байгаа. Ингээд бүр илүү сайн нэгтралтай. Заавал одоо
бүр бусад одоо нэмэлт ажиллабар шаардахгүйгээр тэр технологиудыг ашиглаад одоо эртний хавдрыг онцлох тийм ээ. За судалчлалтыг одоо ялгах тийм боломж бол бүрдсэн. Би бас тэрэнд аягүй баяртай байдаг. Тийм ер нь бол тийм хичнээн сайн дээр хэлбэлтэй AI-тай тэгэхээр бас ингээл нөгөө ургацэг байж давхар AI бүр нэгтгэсэн юм уу? Бид нар сая AI ярьсан хгүй нэг хоорондоо AI дээр энэ урлагийн бас завар хийдэг болох хэвээр завар үүднээс нь ярьсан болохоос бас эрүүл мэнд AI бас сонирхолтой. Байдаг яг AI-тай тийм дурангийн бас тоног төхөөрөмжүүд эмчилгүүдүүд байна. Ямар гоё ээж мэрэгжил уус ингээд сурч дуусахгүй шинэ тоног төхөөрөмж гарлаа байнгын шинэ гардаг тийм. Тэгээд тоног төхөөрөмж сайжрах тусам одоо эм чинь ингээд бас энэ тоног төхөөрөмжтэй ажил сурах гэж сургалтанд суух гэж байнга суралцдаг тийм мэрэгжил байна. Бид нар ч одоо нон стоп сурч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бүх юм шинжлэгдэж өөрчлөгдөж идэг тэрийг одоо дагаал суралцаад явах өөрсдөө суралцаал тийм. Манай Монгол улсын бас ингээ хоол боловсруулах дурангийн одоо салбар бол ер нь нэлээд мундаг штэ. Тийм ээ тийм. Наадтаа ер нь бол тэг дандаа л эмч ажилчид багш нар нь ч гэсэн олон улсын сургалт юунд очиж илтгэл тавьдаг, очиж заадаг, заавардаг, суугч багш нараас ахгуулаад ер нь манай эмч нар амар ялангуяа манай тасгийнхан бүр мундаг. Араас гоё тийм манайх бас гоё байдаг шүү дээ. Тэр та одоо ер нь хүмүүс одоо профилактикийн хувьтай ингээд одоо за бүр ашиг хөндрүүлэхээс өмнө ер нь тэг бүр ашиг амар нэг одоо эхний өвдөлтөө тийм шинж тэмдэг гарахаас өмнө та одоо үзэгчтэй те ямар шүү одоо хэм маягтай амьдралдаа ямар хэм маяг одоо нэвтрүүлэх юу идэхийг одоо зөвлөхөө одоо юм одоо ямар нэг наад захын зөвлөх өдөр тутмын Тэгээ өмнө ч одоо яг ингэдэг байсан л да. Тим өвчтэй юм чинь тэрийг ч идэж болохгүй, энийг ч идэж болохгүй гэл аюух тийм зөвлөмжүүд байдаг байсан. Би хувьдаа юу зөвлөдөг гэхээр яг л нөх хоногт авах хэрэгтэй, кил калори авах хэрэгтэй, уурга нөөцөөс микроэлементүүд, макроэлементүүдээ авч явах хэрэгтэй. За бүтэн нойртой авах хэрэгтэй. Нойр хамгийн чухал нойр эрт унтаад ирцэрдэг байх хэрэгтэй тийм ээ. Тэгээ шингэмаа сайн уун. Тэгээд хоёр дахь шалтгаруулаас өөрийгөө аюул сайн сэргийлнэ. Одоо ингээл маск зүү гараа байгаа гэдэг чинь дандаа утга учиртай. Тиймэрхүү юм зөвлөсөн дөө. Тэгээ одоо хоол зөндөө олон сонголттой болохоор хүмүүсийг одоо дэмж мэдэмж архитарс баг уух хэрэгтэй, тамхи баг татах хэрэгтэй мэдээч тий. Тэд нар чинь нөгөө хоол боловсруулах хэрэгтнүүдийг зөвхөн би өнөөдөр хоол боловсруулах хийж байгаа болохоор цастуудыг шууд гэмтээдэг. Тэгэхээр л нөгөө нэг айхтар аюултай өвчнүүдийн бас нэг шилт хамбалж байдаг байхгүй юу? Ер нь одоо энэ дээрээ жоохон усыг ус уухдаг гэсэн шүү дээ. Шууд баярлалаа. Ус уухдаг гэсэн ер нь янз бүрийн сонсоод байхгүй. Хэд ус уух юу гэдэг. Ер нь бол өдөрт хүн ус хэдийг ер нь уух хэрэгтэй юм норм гэх юм уу? Бас хэтрүүлэхгүй тий бас. Янз янзын хэмжээтэй байдаг нь тухайн хүнийхээ бас харахаас өөр өвчнөд холбоотой хаа тий. Одоо ингээ бас шингний ачаал хэрийг хаавж болдоггүй хүмүүс бол нэг учиргүй шингөө угаад байхгүй тий. Тэгэхээр яг ер нь бол нормал гэх юм бол нэг килограммжийн тутамдаа гэдэг. Тийм дунджаар нэг сэрүүн байх хугацаанд нэг 2 литр буюу за заримдаа 8 аяг ч юм уу сууж байгаа. Тийм яг унтахаас өмнө ус уух буруу тийм. Яг унтахаас өмнө. Энэ унтахаас өмнө цаа унтахаас өмнө нэг ус болгож байгаа. Тийм тэгэхээр зэн дээлж шин сайн унтчих байхгүй. Шүнжэнгөө нөгөө нэг юу ажиллаа. Тэгээд нөгөө нэг нойр авчихдаггүй. Бас ингэ сэрэгтэй өргөн амар ядарсан сэрдэг байна. Тэр сүүлрээ ингээд гомдлох байсан уусаа өөртөө шоодох дуртай, уух дуртай, унтах нь дандаа хүмүүс ахгүй ингээ өөхөд аваад сүүлрээ бүр нөгөө нэг янз бүрийн өвтгөө заа хогч гэдэг өөрөө тэгдэг болцсон. Тэгэж бас одоо нэг эрүүл мэндэ бодохгүй даа ингээд ялч мэдрэгдчихлээ. Уус амар өвдчих юм бол аюух харамсдаг. Хүн ингээ бүх юмд харамсдаг шүү дээ. Залуудаа бол тэгэл одоо ингээл ажил бүх юм утга учиргүй санагдаж шүү дээ. Аюух хүнд өвдчих. Тэр процессыг харах аюул хэцүү. Та нөгөө өдөр болго яг юм хүнд өвдсөн хүмүүс ингээ хараад яг тэр хүний аюу мэдэрж байгааг өдөр болго харж байгаа болохоор ингээд ялч байсан. Тэр нь л их харамсдаг шүү. Тий, одоо урчлаад ингээд энийгээ явж байгаа хүмүүс. Одоо тэгээ өмнө дурандууд гэж захт ирээд дурандуулаа шархтай ажаад имжлүүлсэн бол энэ хүн жишээлбэл хот одоо тайруулахгүй л байсан да гэж. Харин тий, ерөнхийдөө яг өөрөө тэр одоо проблем өөр дээр мэдэрчээч хүн бүрэн мэдэрдэг. Тэгэхээр энэ анхнаас л эрүүл мэндтэй анхаарсан дээ тий. Тий шүү дээ. Та тэгээд одоо ингээд амар өдөр тутам одоо ингээд хэдүүлээ нэг амар хэцүү ярьдаа ш. Тэгээд та нөгөө нэг одоо шүдэд цагаараа юм уу? Одоо хувийн асууж нөгөө нэг өөрөө яаж толгоо ингээд амраадгүй ингээд одоо өдөр болгоо ингээд өвч харж байгаа ш. Тэгэхээр яг шүдэд цагаараа яаж толгоо. Тэгээд адилхан таантай яг адилхан хөгжим сонсон дуу сонсон кино минь үзэн найзуудтайгаа уулзсан гэр бүлийнхэн та цаг өнгөрөөнө гэл яг адилхан. Яг хөө тэгтээ
Биднээс их хвчлэн бас чөлөө цагаараа айгүйх тийм дискшн хийдэг. Хоорондоо юм ярьжтэй. Тэр нь ингээд баг ингээд амрал юм бол агаар салхинд гарна бас ингээд тий хамт олноороо тийм үйл ажиллагаа байна. Хүн лэмж. Энд ч хэлэх хүн шүү Яг гэхдээ ийм гоё самбарт гоё ийм гоё хувь нэмэд оруулж тань баярлаа. Нилээ амар гоё яг өөрийнхөө хүсчээсээс хувьдаас сонсч тийм үү. юмнуудаа сонслоо. Тэгээд ерөнхийдөө бол анханасаа эрүүл мэндэ энэ оройд хас өмнө анхаарах хэрэгтэй. Тэгээд өнөөдөр манай healthy болонд оролцсон танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд өнөөдөр амар гоё өнгөрүүлээрээ бас За та хоёр ч гэсэн хоёр тийшээ харж байсан. Хан хоёр тийш хараад хэлж байгаа. Тэгээд тэтэл эргээд тоолны болонд авцгаа. За баяртай. Баярлалаа.